Бүгдээрээ сайн уу? Энэ удаагийнхаа бичлэгээр би гоёлын даашинз хэрхэн ойсон бас ямар алдаа гаргасан тухай бичлэг хийлээ. Та бүхэн таалагдана гэж найдаж байна. Мэргэжлийн оюуталчин эсвэл загвар зохион бүтээгч биш учраас оюун технологи дээр жоохон алдаа гарсан зүйлүүд байгаа. Эсвэрийн ярьсмарын хувьд 44-өөс 50 хооронд ярьсмарууд байгаа. Тэгээ ерөнхийдөө би өөрийгөө 44 ярьсмаар таарах юм болов уу гэж утсан чинь надад 46 ярьсмаар нь таарсан. Та эсвэрээ хэвлэж аваад өөрт тохирсон ярьсмарыг зөвхөн номерт нь тааруулаад сонгох биш. Цаасан дээр бэлгүүсний цээжний тойрог болон бэлгүүсний тойрог, үгцэгний тойрогоо хэмжиж үзээд гарсан хариугийн 4 хуваагаад тэгээд тухайн эсвэр дээрээ хэмжиж үзснээр та өөрийнхөө арьсмарыг тогтоогоорой. За энэ арьсмар хэрхэн тааруулах талаар PDF файлыг би удахгүй групптэй оруулчихна. Тэгэхээр та тэндээс дэлгэрэнгүй уншаад танилцаарай. Яг ингээ яриад ингээд үзүүлж харах зүйлгүй тайлбарсан чинь жоохон ойлгомжгүй сонсогдож магадгүй. Миний худалдаж авсан материал болохоор торгон атлас гэдэг нэртэй. Тэгээд метр 50 өргөнтэй 2 метр ойролцоогоор 2 метрийг авсан. Тэгээд би өөрөө 170 см өндөртэй гэхээр энэ дресс маань миний өвдөгний доохон тал бараг өвдгөөр татж байгаа. Гэхдээ би эсвэр дээр урт талын 2 хормой болон арт талын хормой үзүүр дээр сулын зай 4 см-аар авсан. Гэхдээ надад тэр нь багтсан. Тийм учраас та хэрвээ 170 см-аас дээш өндөртэй болох юм бол 6-аас 8 см ч юм уу те 4-өөс 6 см сулын зайг, хормой сулын зайг авсан дээр санагдсан. Тэгэхгүй бол энэ даашинзны маань загвар нь ингээд өвдөгнөөс дээшээ гараад ирэхээрээ тийм багтцсан юм шиг онцгой харагдах юм бэлээ. Тийм болохоор өвдөгнөөс заавал доогуур байх хэрэгтэй. Эсвэрээ бүгдийг хайчилж авсны дараагаар даун дээр хэсгсэн байгаа. Ингэхдээ би урт талын 2 хормой нэг ширхгийг, арт талын үлгэрийг нэг ширхгийг, тэгээд 2 ширхэг нарийн мөр, тэгээд зүүн талын ингэр ялгараа би 2 давхарлаж хэсгсэн байгаа. Баруун талын ингэрийг ч юм уу адил 2 давхарж хэсгсэн байгаа. Харин энэ удаа нөгөө нуруу талынхаа болохоор нурууныхаа яг тал хэсэгт давхарлаж эсгэх ёстой байсан байлээ. Дараа нь ингээд ойсон чинь сугны уулзуур, 2 талын сугны уулзуур дээр нуглаад ойхоор жоохон онцгой харагдсан юм билээ. Зүүн талын ингэрээ хөхний танаасыг ойж эхэлсэн. Миний бас нэг гаргасан алдаа нь болохоор би шууд юуг нь холбоод ойчихсан байгаа. Зүүн талын ингэрийн дотор болон гадна талыг нь шууд ингээд зөвхөн доотлолт нь зайвуулдгийг л бусдын битүүлээд ойчихсан. Баруун талын ч гэсэндээ доотлолт нь зайвуулдгийг л бусдын битүүлээд ойчихсан чинь тэг хэрэггүйсэн байлээ. Би дээрээс нь би даашинцанда баруун талд нь цахилгаан хийж гисэн болохоор би зүүн талыг нь ойхдоо нуруу талын хэсэгтээ зүүн талын ингэрээ холбож ойсон болвол сугны доорх ойдол маань гарч ирэх ойдол маань овоорохгүй цэвэрхэн болох байсан байлээ. Зүүн утсаар хол шидээд ойх газраа хэлбэрт оруулан байрч бас болно. Зүүн талын ингэрээ дотор гаднагүй хөхний танаас нь хийж ойоод хоёулаа язалгаж эндээснийхаа дараа 2 нарийн мөрөө өнгийн өнгөөр нь хавсрахад ойсон. Энэ мөр маань нарийн байх тусмаа үзэмжтэй харагдах юм билээ. Би эхлээд их өргөн хийцэн байсан. Тэрийгээ дараа нарийн болгож зассан. Тэгээд мөн баруун талын ингэр хэсгийг яг ижилхэн
хоёр давхрыг авсан маань буруутсан бэлээ. Баруун талын ингэр маань ерөнхийдөө дотор тал нь жоохон богинохон хунасны хэсэг байхгүй. Гатан тал нь яг тийм хунастай хэсгээрээ хэсгэгдвэл зүгээр юм бэлээ. Тэгэхгүй бол энэ торгой атланс маань жоохон зузаан дуу материал болохоор зузаан ингэн гэдэг олон төрөл байд юм бэлээ. Тэгтээ би жоохон зузааныг нь авсан. Зузаан авсан байсан болохоор баруун талын тэр гадна талын хунаас орж өгөх ингэр маань хоёр давхар байхаар хунаас нь юм овон тийм нэг юм пөнисм болох гэдсэн учраас дараа нь хормоотойгоо залгахдаа би баруун талын ингэрийн дотор талын ихийг нь хунасны хэсгийг хайжлаад тал болгож өөрчилсөн байгаа. Зүүн талын ингэрийн дотор гадрыг холбохдоо зүүн талынхаа мөрийг дунд нь хавчуулж ойно. Мөн баруун талынхаа ингэрийн дотор гадрын хооронд нь өнгийн өнгөөр нь хавсгаж оёхдоо бас нарийн мөрөө дунд нь хавчуулж оёх байгаа шүү. Дараагаар нь би нуруу талын танасыг ойсон байгаа. Нуруу талын танасыг оёхдоо эсгүүр дээрээсээ материал дээрээ зүүгээр хатгаж танасыг баал юм уу харандаа шохоогоор тэмдэглээд дараа нь материал дээрээ шугам ашиглаж түүнийгээ зураад арталын бэлхүүсний танасыг гаргасан. Баруун талын хормой, урт талын хормой болон баруун талын урт талын ингэрийг эсвэр дээрх гарсны яг тэр сумны дагуу хунасыг хийх байгаа. Хунаас орсон эсвүүдийн бүгдийг нь хунж ингэ зүүцсний дараа ирмгээс нэг 5 мм эсвэл 1 см-ийн зайтай яг тэр хунаас байгаа хэсгүүдийг нь орчвол дараа нь их биетэй нь холбож оёход амар юм билээ. За дараа нь зүүн талын ингэрийг зүүн талын хормойтой, баруун талын ингэрийг баруун талын хормойтой холбож оёно. Надад хэрэгсний машин байхгүй болохоор торгой атлас маань жоохон сэмэрдэг. Тэгээд айгүй их сэмрээд онцгой болоод исэн болохоор би зигзаг ойдлоор ерөнхийдөө хэрэгсний оронд ашигласан байгаа. Гэхдээ зигзаг ойдлоор ирмгийн тгээ хийчингүүд торгой атлас маань тийм дарваад сунаад тэгээд нэг юм гадна талаас нь харахаар жоохон юм овон товон ойдол нь мэдэгдэх гээд онцгой болд юм билээ. За би тэгээд уртлын хоёр ингэрээ хооронд нь ойж дуусныхаа дараагаар уртлын хоёр ингэрээ урт талын хоёр хормойтой тус бүрт нь зүүнийн зүүн талтай баруун талын баруун талтай нь холбож ойсныхаа дараагаар нуруу талын бүрдэл хэсгээ ингэртэйгээ холбож ойсон. Ингэхдээ бичлэг дээр гарч байгаачлан эхлээд мөрний хэсгийг нь ойсон байгаа. Энэ даашинзны мөр маань тийм сундаг, багсгадаг, тийм тааруулдаг зүйл байхгүй. Шууд өөрийнхөө биеинд тааруулаад мөрнийхөө урт богныг тааруулаад хайчилсан учраас шууд ингэ залгагдаад оёдох байгаа.
Миний дараагийн алдаа бол энэ нуруу талын дотор талыг 70-наас бэлхүүс хүртэл хэмжээтэй тийм дөрвөлжин тийм даав хайчилж авсан бол энэ маань илүү цэвэрхэн болох байсан. Би болохоор ийм хагас дуу хэлбэрийн нарийнхан даавуу давхарлаж хайчилж аваад нуруу талд оёгдох мөрөө залгаж ойсон байгаа. Хэрвээ танд хэрэгсний машин байгаа бол ирмэг үзүүрүүдийн ер нь хэрэг явуул зүгээр юм бэлээ. Нугалж оёод ирэмгийн ингээд сэмрүүлэхин тулд нугалж ойхоор нугалж ойсон хэсэг маань зузаан тийм дараагаар харагдаад байсан. Миний материал өөрөө жоохон тийм зузаан дуу материал гэсэн учраас за ингээд нуруу талын мөрийг холбож ойсныхаа дараагаар би бүгдийг давхарлаж тавьж агаад урт талын хоёр ингэрийн хооронд нийлүүлээд баруун талын хэсгийг залгаж ойсон. Түүнийхээ дараагаар дунд нь цахилгаан хавчуулаад арт талын хэсэгтэй хамт ойсон байгаа. Нөгөө хоёр ингэртэй болохоор зүүн талын хормой, баруун талын уртлын хормой хоёр маань хоорондоо эхлээд давхарлагдаж оёгдсон байгаа. Ингэж ойсныхаа дараагаар нуруу талтай нь холбож ойсон гэсэн үг. Цахилгааны урт маань ерөнхийдөө баруун талын сугны оёдлоос доошоо ташаанаас доошоо үзэгний тойрог хүртэл урттай хийсэн. За миний дараагийн гаргасан алдаа бол хамгийн сүүлд хормойгоо ойдог нь буруу болсон. Хамгийн сүүлд хоёр талаа оёод дуусгах хэрэгтэй байсан билээ. Тэрний өмнө нь би хормой талаа оёх хэрэгтэй байсан билээ. Тэгээд хоёрдугаарт нь хормой маань ингээд нуглаад ингээд оёх юм бол сэмэрхээс хамгаалаад ирэмгийн нуглаад оёх юм бол өвдөгнөөс дээш надад багтах гэдсэн учраас би нэмэлтээр 3 см даав хайчилсан. Ингийн тулд залгаж ойсон байгаа. Ингийн тулд би баруунаас зүүн талын хормой үзүүр хүртэл хэмжиж аваад нэмэлтээр материал хийж ойсон. Та над шиг ийм алдаа гарахгүй тулд эхлээ баруун болон зүүн талын хормой хэсгээ хооронд нь залгагдах тус бүрдэнд байхад нь нугалж ойх хэрэгтэй юм билээ. Тэгэх юм бол ойдл илүү цэвэрхэн болно. Би болохоор хамгийн сүүлд нэмээд ойцсон болохоор баруун болон зүүн талын ташаан дээр ирэх хормойны төгсгөл маань ерөнхийдөө ил харагдаад байсан. Та хийсэн оёдл болгоныхаа араас заавал халуун уурс авсан дүүгээр эндүүдэж оёдлоо дийлгэж задлж эндүүдийг хэрэгтэй юм билээ. Тэгвэл торгой атлас маань хумигдаад жоохон хуйлраад
тийм болчт юм билээ. Хамгийн доотлын хормын эсгийч гэсэндээ ингээд бөөрө хилээд орохоор ерөөхдөө ийм ороогдсон юм шиг тийм хэлбэр дүрс гараад байсан. Тэрийг нь бас сайхан дараад эндүүдчих юм бол торгой атлас маань уг нь их тийм тансаг харагдахаар материал юм билээ. Видеоны доор би үлгэр хаанаас татаж авах линкийг оруулна. Ингээд энэ удаагийн бичлэг та бүхэн таалагдсан бол найзуудтай хуваалцаж миний сувагт subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ би загсан хормоотой даашинзын хэрхэн оёх талаар туршлага хуваалцгаална. Ингээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.